За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд Базар Садын бяцлаглалын хөтөлбөрийн тайлбар маань нэлээд тоног завсарлаа. Өнөөдрөөс ингээд цааш нь өргөлжлүүлье. За эхэн дээр нь уншлагаа унш. Итгэл бод сэтгэл үүсэх. Итгэл одуулаад бод сэтгэл үүсэх уншлах 59 дүр утсанд. За энэнийг уншиж хаа тэгээд ном ахил. Жохо горван эрдэн дэдэгэмо бибер хамагэмтни гэдэлгэм байдэн гарнам байгуулж байдэ зэдэглигэн нүнхэр усагмо жохо горван эрдэн этэгэмо бибер хамагэмтни гэдэлгэм байдэн гарнам байгуулж Baydı zedegilegen unher uzagmon joho gorvan erden de tegemon biber hamagamne gedelig Baydın ornan bağol joldaga baydı zedegilegen unher uzagmon Sanyadan benim Lamanam lan cansa 자, хорындолдугаар хуудсанд явж байгаа. За Базар Садвагийн юг үзрийг бясалгах ёс. Одоо яг Базар Садыг хэрхэн яаж бясалгах тухай тэр ёс руу орцсон явж байгаа. За энэ номын гол утга санаа бол бодиттой бясалгах 21 дүгээр хуудсанд байгаа. Бодиттой бясалгал үлдэх. Энэ ёсонд бол дөрв байна гэсэн. Шүтээний хүч, за гашраан гэмших хүч, ерөндө бүхнийг эдлэх хүч, гимээс жиж буцах хүч гэдэг. Энэ дөрвийг бол ер нь нөгөө хилэнц нүглийг хариуцах гэх одоо дөрвөн хүч гэж хэлдэг. За энэ Базар Сад ч гэсэн яг энэ дөрвөн хүчний утга агуулгад зэрэгэмжээрээ юм. Тэгээ эхэн дээр нь бол шүтээний хүч нь гаргаж байгаа. За шүтээний хүч гэхээр юу гарч яана вэ гэхээр эхлээд итгэл уншаад тэгээ авралуудуулаа сэтгэлийг үүсгэх, бод сэтгэл үүсгэх энэ уншлага явж байгаа. Хоёр дахь нь бол за Базар Садын яг үзрийг бясалгах, одоо бодиттой бясалгах энэ ёс явж. За одоо хоёр дахь уу Базар Садын яг үзрийг бясалгах ёс. За 27 дугаар хуудсан дээр. За очрын дээд 5 эвэр нь өнөмлөхөө бод сэтгэл үүсгэх бэлгийг ховдөрслийн үүднээс бол арга буюу язгуурын 5 бурхны мөн чанарыг илэрхийлж. За очир гэхээр одоо энэ дээр ингээд энэ очир хонхны тайлбарыг бас явдаг. Очир хонхны тайлбарыг. Тэгэхээр очирын дээд талын 5 ивэр гэхээр энэ одоо дээд талын энэ 5-ыг хэлж байгаа. Тэгээ энэ бол ингээ харагдах одоо дүрслэлийнхаа үүднээс бол энэ арга бэлэг хоёроос бол аргыг нэлтгдэг. Тэгээд язгуурын 5 бурхны бол одоо тавууланг нь бол бэлэгднэ гэж хэлж байна. За доод 5 эвэр гэхээр энэ доод талын энийг хэлчих. Одоо энэ доод талын 5 эвэр очроо босоо байна гэж бодсон шүү дээ. Нөгөө юун дээр Лянхай саран дэвсгэр дээр бол ингээ очроо бол босоогоор байрлнаа гэд дээр бол гарсан. Тэгээд энэ босоогоор байрлаж байгаа очрын дүрсэнд дургуулж байгаа учраас бол энэ очрынхаа тайлбарыг хэлэх гэж. За доод 5 эвэр нь арга байлиг хоёроос бол бэлгийг илэрхийлнэ. За язгуурын 5 бурхны одоо 5 эхийн мөн чанарыг бол бэлэгднэ гэж хэлж. За үзэгдэл хувь болон хоосны хувийн үзэгдэл хувь гэхээр энэ үзэгдэж байгаа байдал хоосон гэхээр цаад уг мөн чанарыг хэлээд. За энэ хоосны хувьас юм бол толмит бэлгийг тэргүүтээ дөрвүүлэнгийн заагалсан төдий болохоос мөн чанар нь бол номын агаар бэлгээ бэлэгт хурахыг бэлэгдснээр тус бүрийн эврүүд голын эвэртэй хатгсан болоо гэж хэлж. За ингээ харахаар энэ дээдлийн одоо 5-аар жишээлээ л
Тэгэхээр энэ 5 эвэр гэхээр ингээд 4 байна. Тэгээ голд нэг байгаа. Ингээ харахаар эднэр нь тус тустай юм шиг энэ 4 эвэр нь энэ 5-уулаа ингээд тус тустай юм шиг харахад бол. А гэтэл цаана энэ маань бол нэг мөн чанартай. Зүгээр эн чинь наад харагдах үүднээсээ л ингээд заагалж байгаа болохоос яг уг мөн чанартай бол энэ бүгд бол адилхан нэг мөн чанартай гэдгийг илтгэж байгаа учраас энэ тус тусынх нь 5 эвэр бол голынхтой ингээ хатгсан байна. Энийг хэлж. Тэгэхээр энэ 5 эвэр нь бол за язгуурын 5 бурхныг бас бэлэгдэж байна. А яг дотоод мөн чанар нь юг бэлэгдэж байна вөхөр толь мэт бэлэг тэргүүтээ 5 бэлэг илэрхийлж байгаа. Тэгээд тэр 5 бэлэг нь тус тустай биш ээ. Яг гол юу одоо номын агаарын бэлэгүүнээс бол энэ 5 бэлэг чинь ингэж ургаж гардаг юм аа гэдгийг илтгэж байгаа учраас энэ захын эврүүд нь голынхоо эврт ингээд гатгаж байна гэж. Голын эвэр нь болохоор бол тэр номын агаарын бэлэгүүнийг бол илтгэж байгаа байх нь л дээ. Тэгээд энэ бусад одоо 4 бэлэг нь номын агаарын бэлэгүүнээс бол урган гардаг юм аа гэдэг илтгэж байгаамаа гэж. За дээд доодын саран дэвсгэр 2 дүүдгэрийн хэрээс ангиж ирснийг за 27 үлс зохионгүй үргэлж тасралтгүй аривжихыг дээд доодын эрхэс тус илтгэнэ гэж хэлж байгаа. За энэ нэг дээд доодын саран дэвсгэр гэхээр энэ зураасыг л хийж байгаа юм да. Энэ бол яг одоо энэ эврний доотл. Энэ болохоор бол ийм саран дэвсгэр байх. Доотлолтой адилхан, дээдлэлтэй адилхан. Тэгэхээр энэ бол юу гэлэгдэж байна вэ гэхээр энэ дээр 2 байна. Энэ 2 нь болохоор одоо Нисванасын түүтгэр мэдгэтгүүний түүтгэр 2-ыг бол илэрхийлж байгаа маа түүнийг ариусгахыг л илэрхийлж байгаа. За дээд доодын эрхэс гэхээр энэ саран дэвсгэрийн чинь өөрөө бас нэг юм голоороо ингээд эрхэстэй юм хөрөөний ир шиг. За энэ нь бол одоо 27 амьтны тусыг үлдээд гардаг одоо тийм 27 үлс баян ингээд тасралтгүй гарахыг бол бэлэгдэж байгаа маа гэж хэлж. За дээд доорт 2-тай адилхан байх нь. За нийтийн ёсоор болвоос хутгатын 8 мөр. За нийт бусын дагуу бол дээрээс буулгах, доороос баттгах 8 баясал, 8 хоосон хувь зэрэг 16-г бол бэлэгдсэн учраас дээр доороо лянхуа дэвсгэртэй гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ лянхуа дэвсгэр гэдэг маань энийг хэлээд. Одоо яг энэ эргэсийнхэн доотлолт ингээд бадам лянхуа ийм дэвсгэртэй. За энэ дээр нэг юугаар орооцсон болохоор харагдахгүй байгаа. Та бүхэн очир хараад үзээрэй. Тэгэхээр энэ дээр нэг юм лянхуа бадам лянхуанууд байгаа. За энэ нь бол за нийтийн ёсоор гэж үзэх юм бол утгатай 8 морыг илэрхийлнэ. За нийт усын ёсоор бол тэр дээрээс буулгах, доороос одоо баттгах гэсэн юм яадаж маадаж юмэг байгаад яадад маадад гэдэг байдаг. Тэр одоо 8 баясал бяцлаглын аргаар одоо ингээд бяцлагл хийхээр 8 баясал төрдөг. Тэгээ 8 баясал дээр тулгуурлаад тэр хоосон чанарыг оноох юм хувь бэлэгдлүүд байдаг. Тэгэхээр тэрнийг үл илтгэж байгаа маа гэж хэлж байна. За хүүсний хумх нь бол хамтарсан их амгалан гарахын орон бодистэй гэдэг үл бэлэгдэнэ. За энэний голдны бөөрнки хөрхийн поглас юм байна. Хотоот шиг. Тэгэхээр тэрнийг хумх гэж хэлээд байгаа. Тэр хумхан дотор бол одоо хум усыг ингээ босоогоор ингээ байрлаж байна гэж бодно гэсэн шүү. Тэгээ гаднаас нь харахаар бол ингээ дотортынх нь хум усыг харагдаж байгаа. Ийм одоо гэрлийн мөн чанартайгаар бодно гэсэн. Тэгээд тэр хум усг нь бол юу гэлэж яах вэ? Хамтарсан их амгалан гарахын орон буюу бодистэй гэдгийг илэрхийлж байгаа маа гэнэ. За тэр мэд дүрс дургуулах очирч энэ очроо гэлж байна тийм ээ. За бэлгийн мөн чанартан мөнийг бэлэгдсэн учир бол хүүсэндээ хум усгээр бэлэгдсэн бөгөөд гэж. За энэ бол угаасаа бэлэг юм. Бэлгүүнийг бол илэрхийлж байгаа учраас. Энэний хүүсэнд бол одоо хум усгээр бэлэгдэж байгаа маа. За очир нь бол шилэн моголцог адил тийм шил шиг. За хум усг нь болохоор бол эрхний эхлэхээ мэд хүүсэн дотор буугаар гаднаас нь харвас доторх нь тодорхой харагдахаар бяцлагах гэрэгтэй хэмээн альдаж. Энэ бол ингээд одоо шилэн моголцох шиг энэ гэрлийн мөн чанарт. Тэгээ хүмүүсхэн дотор харагдаж байна. Гаднаас нь харахад хүмүүсхэн харагдаж. За ийм байдлаар бол тодорхой бяцлага нэ.
За их багын хэмжээг бол тодорхой эцэслэн номлоогүйч бүтээгч өөрийн оюуныг хэрэгцэд тааруулан бясалгана. За гэхдээ төгсгөлийн зэргийн үндэс боловсруулах гээгээд сэтгэлийн орны хувийг баттгахын тухай дээд тал нь дунд зэргийн буурцганы төдийд бодож бясалгана. За хэрэг чадахгүй бол эрхээ өрөөний төдий хэмжээнд бол бясалгавал нэн сайн гэж. За энэ очир нь одоо том байх уу, жижиг байх уу, ямар хөө хэмжээтэй байх уу гэхээр за яг энийг бол эцслээд бол одоо тов тодорхой бол хэлчихээгүй. Өөрийнхөө оюуны бүтээгч тийм ээ бясалгаач маань өөрийнхөө оюуны хэрэгцээд ингээд тохируулаад бясалгана. А гэхдээ бүр одоо нэлээд нарийсаад бясалгал ийм одоо нэлээд нарийн төвшөнд хүрээд ирэх юм бол ялангуяа нууц тарны одоо бясалгал руу ороод энэ төгсгөлийн зэрэг рүү ингээд оруулаад ирэх юм бол сэтгэлийн дээр орны хувийг ингээд баттахын тухайд бол хамгийн том байлаа гэхэд дунд зэргийн буурцганы төдийгээр бодож бясалгана гэсэн. Бясалгана гэж. Тэгэхээр энэ бол их жижиг бясалгана. За хэрвээ одоо тийм жижигээр бясалгаж чаддаг маа гэтэл эрхийн хорооны төдий хэмжээтэй бясалгавал их сайн гэж альцсан байна. За гүхья самазагийн язгуур дандраас за өгүүлээд очрыг цацруулан төгсгöd машид тухрааж үлд мөн хэмээсэн дагуу хум үсгийн хөрөнгө очир моторлог лугаа сэтэс гэрэл цаглашгүй цацарснаар зарим гэрлийн үзүүрт элдв зүйл дахлын эд барьсан дахлын охин тэнгэрс 10 зөгийн хязгааргүй орон залран буй бурхан бодсод бандрыг дахлаар баясхан үлдвэ. За зарим гэрлийн үзүүрт хүссэн хэрэг төгс сэдэл дуусшгүй цацраад хамаг амтныг цэнгүүлэн үлдвэ. Зарим гэрлийн үзүүрт базар сад эцэг их цаалаашгүй цацарснаар 3 орны хамаг амтныг зовлонгийн шалтгаан сэлтээс гэтлгээд базар садын гутагт байгуулваа гэж. За чингээд гэрэл бөгөөд нэг тураад моторлог хөрөнгө сэлтэж шингэв хэмээн сэтгэмөө гэж. За тэрэг гэрэл болон мэлтэлдсэн хайлснаас базар сад эцэгхийн лагшинд алгуур босгох бодлыг Эренбадар алтай тодруулан тайлбарна. За очрыг зацруулан төгсгöd машад ороо. Жоднодорж яваарвана. Зогно 10 дүүрж ягд. За энэ болохоор бол одоо ингээд нөгөө очир хонх барьцсан тэгээд уншлагаа уншаад чоогоогоо уншингуудаа ингээд бадгаар эргүүлнэ гэдэг. Ингээд бадгаар эргүүлээд. Ингээд бадгаар эргүүлэн одоо хум үсгнээс гэрэл цэцраад тэгээ моторлог гэдэг маань энийг хэлж байгаа. Энийг одоо чагжаа гэж хэлээд байдаг. Моторлог. Тэгээ энэ чагжаа ингээд эргүүлэнгүүд энэ өөрөө ингээд нэг талаараа бадам явхад илгэрч байгаа юм шиг боловч нөгөө гэрэл цэцраад байгаа. Зүрхнээс гэрэл ингээд цацрангууд за тэр хум үсэг энэ моторлогнаас бол ингээд гэрэл цэцраад хязгааргүй цацрах. Тэгээ зарим гэрлийнх нь үзүүрт бол одоо дахлын 8 охин тэнгэр дахлын эд зүйлс барьснаар ингээд цацрах нь. Зарим тэгээ тэр 8 охин тэнгэр маань 10 зугийн бурхан базад бандрыг дахин баясгах нь. За зарим гэрлийн үзүүрт бол одоо хүссэн хэрэг төгс сэдэл бол ингээд цацраад хамаг амтныг хангаж баясгаж байна гэж бодох нь. А зарим гэрлийн үзүүрт бол базар сад одоо эцэг базар сад ингээд юман тавирсан байдлаар цацраад хамаг амтны одоо хилэнцний үлээг бол ариусгалаа гэж бодох нь. За ингээд хамаг амтныг одоо зовлонгийн шалтгаанаас гэтлэгээд бурханы хутагт байгуулах шалтгаан сэлтийг тийм ээ базар садын одоо хутгаар байгууллаа гэж бодох. Тэгээ нөгөө гэрэл маань одоо цацарсан гэрэл маань ингээд буцаагаад хурж байгаа. Ингээд энэ нь бол ингээд доогуура хураад за энэ очир моторлог шингэлээ гэж ингэж бодоод ингэж бодонгууд нөгөө хүмүүсгэнд маань ингээд шингэхээр тэр очир болон хүмүүсэг маань айжмдаа ингээд гэрэлд ингэж хайлаад тэгээ базар сад одоо юм тэрсэн базар садын одоо юм лагшинд хувирлаа гэж бодох нь. Тэгээ энэ номон дээр бол одоо базар сад бол дангаараа байна. Тэгэхээр энэ нэг базар садыг бясалгах 2 хэсэг байгаа. Нэг нь болохоор бол тэр йогийн дандрын дагуугаар бол ингээ ихгүй дангаараа бясалгах. За энэ бол одоо нийтийн ёсонд байна. А нөгөө нэг нь болохоор нийт бусын буюу тэр тэнцшгүй дандрын ёсны дагуугаар бол их тэрсэн байдлаар бол бясалгах.
За ийм хоёр ёс байх нь. Тэгэхээр энэ дээр бол ингээд Базар сад маань нөгөө орой дээр лянхай байгаа. Лянхаан дээр бол саран дэвсгэр дээр бол хум үсгнээс цагаан өнгийн очир болсон шүү дээ. Тэгэхээр тэр очирноос ингээ гэрэл цэцраад тэгээ 16 саяны одоо бурхан базад ба нарыг дахиад зарим нь байсгаа. Тэгээ Базар сад хамаг амтны хилэнц түүтгэрийг ариусгаад Базар садын гутуудаар байгууллаа гэж бодоод тэгээ тэр хум гэрэл нь буцаад хум үсгэндээ шингэнгүүд хум үсэг болон одоо очирондоо шингэнгүүд тэр нь гэрэл болж хайлаад тэгээ Базар сад бурхан болж хувирах. За ингэж бодож баслах. Гэхдээ юм тэрсэн байдлаар бодноо. За үүнийг бол очрын үзүүрийн дандарт юуны тул очир хэмээн өгүүл рүү чирэг бөгөө зүрхэн дотроо хоосон бус даслагдах хаа дэвдрэх нь бус шатах бус үл дэвдрэх тул хоосон чанарыг очир хэмээн өгүүл мүү хэмээж. За яагаад энэ очирт одоо очир гэж өгүүлээд байгаа юм бэ? Энэ дээр болохоор бол энэ очир гэдэг байгаа цаанаа бол Базар садва гэдэг нэрээр тайлбарлаад байгаа. Базар садва гэдэг хоёр үг байна шүү дээ. Базар садва. Базар гэдэг маань санскрит. Төгдөр бол дорж гэж хэлдэг тийм ээ. Монголоор болохоор бол очир гэдэг. Тэгэхээр тэр Базар гэд байгаа, тэр очир гэд байгаагийн яг утга санаа нь юу юм бэ? Тэр очир гэж юу хэлж яах вэ? Тэр нэр нь ямар утга учиртай вэ гэхээр энэ дээр хэлж яана л. За түүний утга нь. За дээр гарсан зүйлээ утгын тайлбар. За ялгуу усны тааллын ялгал үгүй бэлэг бэлгэн дөрвөн махбод бүдүүн хурсан шим үгүй. За энэ бит бус гэсэн. За хүсэл тачаад тэргүүлсэн альч нисваналт няст автаж үлэвдрэх бат чирэг дөрвөн шин нуусын тэмцлээс тийм ялсан тул түлэгдэж ивдэрэхгүй учраас л очир гэмээ. Нэрлээд байгаа маа гэж. За Базар буюу очир гэж. Тэгэхээр энэ очир гэж яг юунд хэлж яах вэ гэхээр Бурхны бэлэг бэлгүн одоо тааллын тэр бэлэг бэлгүн гэдэг бол ийм дөрвөн махбодонд хурж тэн дээр бол ингэж баригдцаг зүйл бишээ гэдгийг хэлдэг. За нөгөө талаараа бол одоо хүний хүсэл тачаалуур мөнхөг дэргүүд энэ ясванаас бол хизээж автаа тэрүнд ингэ ижилсээ тасчихдаг зүйл бол биш. Тийм одоо гатуу бат чирэг. Тэгээд дөрвөн шамнуусын тэмцэл гэдэг маань ясванасын шамнуус, за зогцсон шамнуус, тэнгэрийн хөвгүүний шамнуус, ясванасын шамнуус гэсэн. Энэ дөрвөн шамнуусаас бол одоо тийм ялсан, бүрэн ялж ангиж ирсэн учраас бол тэр эвдэрнэ гэсэн ойлголт байхгүй. Тийм бат чирэг одоо юмыг бол илтгэж байгаа учраас энэ очир. Тэгээ энэ цаанаа бол яг уг чанартай бол хоосон чанарыг Бурхны бэлгээ бэлээгүй юу одоо хоосон чанарыг бол илтгэж байгаа маа гэж хэлж байна. Энэ очир гэдэг. За тэр ямагтаас хэрэг сангиж ирсэн Ясванасыг дэвдсэн эгүзэр төгөлдөр болоод их цаац ёст үл мэдхийн мөргөлзэнийг даран үлдэгч тэр бол бас баатар сэлтгэл мэрэгд хэмээн өгөөл юу хэмээж. За нарийн мэдгтхүүний түүтгэр элийн үзлийн хэрээс хитээдсэн бөгөөд нарийн Ясванасын төвтгэр элийн шунлыг дэвцснээр лагшин таалал ялгал үгүй бэлгээ бэлэг баттай агаарт очруулан орсон бөгөөтл за шав хамаг амтны мөнхөгийн нүдний цагааг ангаан арилгахын тухайд хувилгааны бүжгийн цааз ёсыг үйсэллүгүй идэлхтэй баатарлаг сэтгэлтэй учраас баатар сэтгэлд болоо гэж хэлж. За нөгөө Симба гэдэг үгээ тайлбарлаж байна. Түрүүн бол Базар гэдэг үгээс тайлбарласан тийм ээ. Базар гэдэг нь бол очир. Яагаад очир гэсэн гэхээр бол Бурхны бэлэг бэлэг. Хизээч ингээ ховсон өөрчлөгддөг биш тэр бэлэг бэлэг юу хоосон чанарыг бол илтгэж байгаа маа. За Симба гэдэг маань бол санскритээр садва гэнэ. Базар садва гэдэг нь бол санскрит. Садва гэж байна. За төвдөр бол Симба. Монголоор болохоор одоо Баатар яг мөгчлөл баатар сэтгэлтэй. Ганжуур эднэр дээр бол шууд Симба гэдгийг зүгээр садва гэж явуулсан байдаг. Санскритээр шууд нэрлээ. За яг өгчлөх юм бол баатар сэтгэлт гэсэн л үг л дээ. Тэгээ энэ баатар сэтгэлт гэж яг юу хэлээд байна вэ гэхээр за нарийн мэдгтхүүний түүтгэр иглийн үзэллийн хэрээс үлэгтэйсэн. Ясванасын түүтгэр битгий хэл бүр нарийн төвшөнд байгаа тэр одоо мэдгтхүүний түүтгэрийг бол
арилгаад эглийн хүзэл гэдэг юмнаас бол бүр ингээд ангиж ирчихсэн. Тэгээд нарийн одоо Нисванысын төвдгэр энэ шунлыг бол дэвччихсэн. Дэвчснээр бол одоо лагшин таалал бол ялгалгүй болов. Ялгалаагүй бэлгийн одоо ийм мөн чанараар бол оршиж байгаа. За ингэж оршиж байгаа боловч одоо төгс гэгэрсэн боловч гэсэн. Төгс гэгэрсэн боловч хамаг амтэн шавь олонныхаа тусад бол одоо нэгүүлсэнгүй ирэхээр энэ хамаг амтны мунхаг нүдний цагаа гэдэг маань бол одоо ингээд нүдний цагаа хайж чахаар хүний нүд бүрлзээд юм харж чадахгүй хараа мууддагтай адилхан бидний оюун ухаанд одоо мунхаг оюун ухаанд бол тэр мунхаг үзлийн цагаа гэж юм бий болчоор тэр байгаа учраас бол юмыг зүгээр харж чадахгүй ухаарч ойлгохгүй ийм нэг бэлгийн мэлмээ нэгдэж өгөхгүй байна. Тэгэхээр энэ одоо цагаа мунхаг сэтгэлийн цагааг бол арилгахын тухайд хувилгааны бүжгээр одоо хувилгааны лагшингаар бол ингээд заларч ирж тэгээ амьтны тосыг үлдэх тэр хувил цаазыг бол одоо өөсөл үгүй ингэж эдэлж амьтны тусыг хийхдээ баатар шиг тийм баатрын одоо гарамгаа сэтгэлтэй учраас бол энэ баатар сэтгэлт буюу Симба гэж хэлээд. Төвдөр бол садба гэсэн үг тийм ээ. За энэ утгыг л илэрхийлж байгаа маа гэж хэлж байна. Товчтой хэлэх юм бол Симба гэдэг бол одоо хамаг амьтныг инэрн нэгүүлсэх юм бол тийм баатарлаг инэрэнгүү үзэлтэй гэсэн санааг бол гаргаж байна. За товчлбоос амгалан хоосон ялгалаагүй бэлэг нь очрын мөн чанартай. Амгалан хоосон ялгалаагүй онсон бэлэг нь бол очрын мөн чанартай бүх. За басгүй хамтны тусад нэгүүлсэнгүйгээр хандах нь маш баатарлаг чөтөр мөн учраас очир баатар сэтгэлд хэмээх чагч. Базар садва гэдэг үгийг ингээд яг үгчлээд Монголд орчих юм бол базар гэдэг нь очир. Садва гэхээр баатар сэтгэлд гэсэн. Ийм утгатай юм байна. Тэгээ энэ нь бол базар сад маань яг ямар ерөнхий утгаараа хэлэх юм бол хамаг бэлгийн амгалан хоосон ялгалаагүй онсон одоо бэлгийн мөн чанартай. Тэгээд амьтны тусыг одоо нэгүүлсэнгүйгээр хандах том бол их баатарлаг гавьяатай учраас бол ингэж нэрлэж байгаа маа гэж. За базар садва тийм арилсан бурхан мөн тул ам бэрэгч машид нарийн хий өөрийн ирэхэд өнгөн цагаан байдаг ансаар лагшных нь өнгө цагаан. Базар садын өнгө цагаан баг. Тэгээ энэ нь яаж байгаа гэхээр ам бэрэгч тэр машид нарийн хий нь бол цагаан өнгөтэй байгаамаа. За төвгээр бол илэрхийлж байгаа. За амирлангуй мөшөөс нэг нь нүр хоёр мотортой. Амирлангуй гэхээр ингээ сайхан амирлангуйгаар инээс. Нэг нь өөр хоёр мотортой баруун мотороор 5 үзүүрт очир. За зүүнээр хонх таалалдаа. За эхийг бол тэвэрхийн одоо 4-9-оор бол зөрүүлэн барьчаа гэж. За ингээ базар сад бол тэр юмтай базар садыг харахаар яг юм байна. За хүндэс номдолд хонх ташаандаа барьсан хэмээн намулсан ч энэ үеэс тул их бүтээлчдийн өвдөс тулуурлан эцэг их тэрсэн ёсоор үзүүлж байна нийт тусын үндэслэг мөн болоо. За үндсэн номдол буюу тэр базар садын яг их сурвалж номонд бол хонх ташаандаа барьсан гэж зүгээр дангаар нь бяцлах тухай гарч ижсэн. Тэгэхээр энэ дээр бол их бүтээлчд буюу нэлээд одоо ийм бяцлагал одоо бүтээл хийдэг хүмүүсийн өвдөс тулуурлаад бол ингээд ихтэйгээр эцэг их тэрсэн байдлаар бол одоо гаргаж байгаа маа. Гэхдээ энэ нь бол нийт тусын одоо онцлог шүү гэж. За хонхны үзүүртэх 5 үзүүрт очирно гэж хэлж байгаа. За ингээд одоо хонх руу гарах гэж байна. Энэ хонхонд тайлбарлая. За хонхны 5 үзүүртхийн 5 үзүүртээ очирно. За энэ нь бол тааллын амгалан хоосон ялгалаагүй бэлгийн таалал бэлэгдэл нь дээрэхлэг байдлаа. Нөгөө очрыг тайлбарласан. Язгуурын 5 бурхан 5 бэлгүнийг бэлэгднэ гэж хэлж. За тэрхүү бэлэг нь бол хамаг амьтны нүдэнд үзэгдэх зүйлгүй учраас бол татсан утга мэтчлэн гарын байдалд ургуулгүйгээр бэлэгдэх хүний утгын бэлэгдэж үлгэр хийгээд үгээр үзүүлэхийн аргагүй учир за бэлгийнхээ нүрээр бол бурхны лагшны бэлэгдэж байгаа. Бэлгийнхээ нүр гэдэг маань энэ дээр ингээд энд нэг юм бурхны дүр баг.
Тэгэхээр тэр бурхны одоо бэлэг гэдэг бол ийм юм байна гэдэг нүдэнд харагдахаар юм байхгүй. Гарт баригдахаар юм байхгүй. Учираас бол энэнийг бол бэлгэдлийн үүднээс бол одоо гаргаж үзүүлэх, илэрхийлж байгаа. Тэгээд энэ бэлгийн нүрээр бол бурхны лагшныг, энэ бол бурхны лагшин гэдгийг бол бэлэгдэж байна гэж. За доод 5 түүний доод хумхаар гэж хэлж байгаа. За энэний доор бол одоо ингээд ийм зарим нь бол бөөрөнх байдаг юм. Тийм ээ, бурхны лагшин гэдэг доод зарим нь бол бөөрөнх хумх бондгор байна. За энэ дээр бол дөрвөлжин байх шиг. За энэ хумхаар бод сэтгэлийг бэлгэж байгаа маа. За түүний доод хүзүүний 8 өнцгөр энэ одоо энэ хэсгийг энэ хүзүү гэдэг байгаа. Зарим нь бол ийм энэ болохоор бол бөөрөнх хэл байна. Зарим нь бол ийм 8 өнцгтэй байдаг. За 8 баясгаланг бэлэгдэнэ. За лянхаа 8 дэлбээгөр зүрхний 8 судлын дэлбээг тус бэлэгдэнэ гэж. За энэ дээр ингээд ийм тойроод ийм 8 лянхаа баг. Тэгэхээр энэгээр бол зүрхний 8 судлыг бэлэгдэнэ гэж. За 4 язгуур хийгээ 4 ихийн хөрөнгөөр 4 баясал 4 хоосны бэлгийг за 8 ба 16 очрын эрхсээр бод сэтгэлийн 4 цагаан хувь 4 улаан хувь буюу нийт 8 ба мөн 8 цагаан 8 улаан за нийлээд 16 хувийг чиг бэлэгдэх болоо гэж хэлж байна. За энэ очрын эрхс гэхээр энэ ингээд энэ тойроод энэгээр нэг юм очир байгаа. За энэгээр бол энэ тэр нэг бод сэтгэлийг бол бэлэгдэж байгаа маа. За зарим нь бол 4 байна. За зарим нь бол 8 байна. Бүр 16 ч гэл байх. Тэгээ энэ бол одоо тэр бод сэтгэлийг бол 4 язгуур болон 4 ихийн одоо хөрөнгөөр тэр 4 баясал 8 4 хоосон эднэрийг бол бэлэгдэж байгаа. Ийм цаад утхан тийм байх. За матрын толгоон дүрсээр бол инрэл нэгүсэл за түүнээс арсан хагас ба бүтэн унжилгаар хураахын бодис матрын толгой гэхээр эднэрийг хэлээд байгаа. Энэ ингээ харахад нэг юм матар. Тэгээ энэ матрын амнаас ч одоо ийм юунууд гарсан. Ийм тор унжилгууд гарсан баг. Зарим нь бол одоо хагас байгаа. Зарим нь бол ингээ бүтэн нөгөөтгтөг ингээ залгаа байж байгаа. За энэ маань юу хэлж яах вэ гэхээр бол тэр хураахын дөвийн овши гэж байдаг юм а. Бусдыг ингээд буян хамаг амтныг номонд татаж оруулахын тулд бусдыг өөртөө татахын 4 хураахын 4 бодис гэж байна. За тэрнийг бэлэгдэнэ гэж. За 8 мотрын тэмдгээр бол хутгтын 8 морийг бэлэгдэнэ гэж хэлж. За ингээд энэ юу болгоны дунд нь ийм нэг мотрын тэмдгүүд байх. Энэ матраны дүрсний дунд. За тэрнийг хэлж. Хуучны ийм очрууд дээр бол их тодорхой байдаг. Та бүхэн хэрэг очир байгаа бол тэр очроо аваад ингээд номтойгоо тулгаж үзвэл одоо бүр тодорхой байна. За доод очрын эргсээр бол мөрийн үеийн бэлгийг хонхны дотор тал. За доод очрын эргс гэхээр энийг хэлээд байгаа. Энэгээр ингээд энэ очир байна. За энэ бол юу хэлж гэнэ вэ гэхээр за мөрийн үеийн бэлгийг за хонхны дотор тал нь бол хоосон байгаа нь мөн чанараараа төрөөг дотор тал гэхээр энэ одоо энэ ингээд хоосон баг. За дуу нь бол одоо бурхны зарилгийг бол бэлэгдэнэ. Ингээ хонхны дуу тийм үү? Энэ бол бурхны зарилэг. За хонхны амсраар ихийн нууц орныг энэ одоо дотор талын амсрыг хэлж. За хонхны хилээр бол эцгийн очрыг бэлэгдэж. За 8 өнцгөр нууцын доторх 8 судсыг бол бэлэгдэнэ. Энэ хонхны дотор талын хил нь ингээд ийм 8 талтай баг. Тэгэхээр энийг өнцөг гэж хэлж. За энэ бол тэр одоо эцгийн очрын дотор гүдэг 8 судлыг бол бэлэгдэнэ гэж хэлж. За тэр мэд хонхын хөдлөг нь дэлдснээр одоо ингээд хонхоо ингээд зөкснөр тийм ээ. Хонхчроо ингээд барина штэ. За ингээд ингэснээр бол ингэж дэлдснээр хамт төрсөн одоо бэлэг төрөх юм бэлэгдэл болно гэж хэлж байна. Хамт төрсөн ийм бэлэгдэл болно. За ийм очиртай байх. За түүний өвөр дээр ихийг үүсгээд нөгөө
базар сад бурхан байгаа шүү дээ. Тэрнийхэн одоо бүр дээр нь бол ихийг үүсгэхэд за доржнима доржинжименчиг ма хоёрын аль нэгийг бол сонгохыг зарлагдсан байдаг гэж. Энд бол доржнима ихийг үүсгэнэ. За тэр ихийнхэн лагшны өнгө нь бол цагаан, нэг нь өвөр, хоёр мотортой. За баруун мотороор барим баримтлахын ин атгахыг тасар татах очроо тэмдэгтийн махир хотго барьсан. За зүүнээр бол бэлгийн 5 аршаанаар дүүрсэн гавал бариад эцгийг тэрсэн гэж. За хоёулаа гэхээр одоо эцэг их хоёулаа. За тэнгэрийн 5 хэв торгон намируулан сойрхсон ингээ сайхан. Намируулан сойрхсон. Эрдний титэмтэй энэ орой дээр. За эмиг, хүзүүний зүйлд, сугувч, унжлага, бүс, за мотрын болон хөлийн бугувч зэрэг 8 эрдний чимгээр бол үзэсгэлэнтэй хэлсэн. За бурхан нь ийм сайхан үзэсгэлэнтэй байх. За 32 лагшин 80 найргаар лагшин үзэсгэлэн төгөлдөр. Би энэ бол одоо юм 32 лагшин 80 найргаар их сайхан тийм үзэсгэлэнтэй. За эцэг очир завлилаар их баатар сэтгэлтийн завлилаар бол цагаан гэрлийн зогц хуйлран хүрээлүүлсний төвд бол саатарч уугаар бодно. Гэж сайхан цагаан гэрлийн дунд бол одоо саатарч уугаар бодно гэж хэлж. За тэгээд эцэг хоёрын тэргүүнд нь болохоор хоёулангийнхэн тэргүүнд. За лагшин ожрын мөн чанар цагаан өсөг байна гэж хэлж. За хоолоод нь зарлиг очрын мөн чанарт улаан үсэг зүрхэнд буюу одоо таал зүрхэнд нь болохоор таал очрын мөн чанарт хөх хүм үсгийн одоо ийм тэмдэгтэй байх нь. За таалалд нь саран хот мандлын дээр усан болор мэт тунгалаг цагаан хүм үсэг дээш босоо байрлсан байгаагаар төсөөлж бэлсэн. За базар садынхан одоо таалалд нь бол усан болор мэт тийм тунгалаг цагаан одоо хүм үсгийг үл ингээ босоогоор байрлсан байдаг. За энэ дээр энэ бас ерөнхийдөө ингээ төсөөлөхөд төхөм юм шиг харагддаг юм. За тийхүү тангарахтаа тодруулан талбайд бэлгээ бэлэгтийг өрн зал шингээхэд Гүхья Самазагийн үндэс дандраас гэж хэлж. За очрын гохын барилдлагаар химээсэн дагуу тэргүүний базар садвагийн тааллын хүм үсгээс гох адлын цагаан гэрэл цаглашгүй цацраад хамаг орон дэлхий төгөж тэнд саатан буй багш ядан бурхан бодсодбоо бүхний таалал хөрөлцөх төдийгөр тэдний таалал үндсийг дуртхан сануулад тэд базар садва эцэг ихийн дүр байдалд за бэлгээ бэлэг садвагийн ёсоор өмнө огтрогод өрн залгарлаа хэмээн бяцлагна. За энэ дээр нэг хоёр үг гарч ирж байгаа. Тангарахт бэлгээ бэлэгт гэдэг. Дамцавга ишива гэдэг. Одоо төв дээр бол тэгж хэлдэг. Дамцавга гэдэг манай тангарахт ишива гэхээр бэлгээ бэлэгт. Тангарахт гэдэг юуг хэлж байгаа гэхээр энэ орой дээр бодож одоо бяцлагж байгаа базар сад бурхныг бол тэр бяцлагж байгаа бурхнаа тангарахт гэж хэлнэ. А бэлгээ бэлэгт гэхээр тэр үүсгэсэн базар сад бурхандаа бурхны бэлэг бэлгийг ингээ уран залж ирүүлж шингих тэр бурхны одоо бэлгийг бол одоо бэлгээ бэлэгт гэж хэлж. За тэгээд энэнийг яаж залж шингих вэ гэхээр за энэ дээр ингээд одоо уншлага унших нь. За энэ дээр бол одоо сандуу бурхны үндэс дандарын дагуу бол очир гохын барилдлагаар гэсэн ийм уншлага байх нь л. Тэгэхээр энэ уншлагыг ингээ уншингууд базар садын одоо орой дээр бодож байгаа базар сад бурхны таалд байгаа хүмүүсээс ингээ гэрэл цацраад тэгээд 10 зүгийн одоо бурхан бодсод ба нар багш ядам за номын сахиусан бодсод ба нарын одоо таалд нь хүрх төдийд тэдгээр бүгдийн таал үнцийг одоо дуртхан сануулад тэгээ базар сад эцэг ихийн дүр байдалтай тэр бэлгийг нь бол ингээ уран залж ирнэ гинэ. Бэлгийн садвагийн ёсоор ингээ уран залаад тэгээд өмнгийн огторгод уран залаад ирчлээ гэж. Тэгэхээр ингээ уран залаад ирчин. За тэгэнгүүтээ энэ бас өөр их дистрата ингэж хийдэг. За Гүхья Самазагийн бүтээлийн зан үйл дагуу бол базар садуу аргам тэргүүтнэр дахил өргөнө гэж. Уран залж ирчээд дахил өргөх. За сандуу одоо үүднээс бол базар садуу аргам гэдэг өргөх. За Гүхья Самаза хэрүүгээ хоёрт заахын бамхоо дөрвийг бол бодтой өгүүлнэ гэж хэлж байгаа.
За хэрвээ сандуу дэмчиг хоёрын одоо ёсоор байх юм бол за хум бам хоо гэсэн ийм нэг тарин баг. Тэгэхээр энэ бол нөгөө нэг тэр бэлэг бэлэгтэй залж ирээд тангарахт шингээж байгаа юм нэг одоо чагж мутарлаг. Тэгэхээр энэ тариныг бол сандуу яман базар сод хоёрт бол одоо заавал бодиттой өгүүлэх хэрэгтэй. За ямандагийн бүтээлийн зан бол бодиттой өгүүлэхийг номлоогүйч өгүүлэхийн бодлыг үйлдэх хэрэгтэй. Учираас за үйл ингээд яг үгийг өгүүлэхгүй ч гэсэн өгүүлж яана гэдэг бодлыг бол бодох хэрэгтэй гэж хэлж байна. Тийм учраас бэлгийг өмнгийн огторгууд залхахад за гэдэг нь яаж байгаа юм гэхээр за гэсэн үг байгаа шүү дээ. За хум бам хоо гэсэн юм дөрөв үсэг байна. Тэгэхээр заа нь бол тэр бэлгийг бол уран залаад тангарахтын тэргүүнд ирүүлнэ гэж хэлж байгаа. Тангарах тэгэхээр энэ дээр бодож байгаа базарсад бурхныхаа тэргүүнд нь авцрах. За хум гэж өгүүлэхээр хум гэдэг үсгээр бол за бэлгтийг бол тангарахтын тэргүүнээр дотогш ороод ус руу цүү дөнгөж хийх адил сүлэлдээгүй байдалд болно гэж хэлж байгаа. За хум гингүүт нөгөө тэргүүнд нь авцарсан бэлэг нь одоо ингээд энд бяцлагж байгаа базарсад бурхны тэргүүнээр нь дотогшоогоо. Тэгтээ дотогшоо орохдоо усан дээр ингээд сүү хийнгүүт сүүн ингээд цагаан зам зураастаа доошоо ингээд буудагтаа яг адилхан. Тэгтээ холилдоогүй байгаа гэж. Яг ингээд зураастаад орж байгаа тэр яг адилхан тийм байдлаар байна гэж. За бам гигэнгүүд бам гэж өгүүлэхээр одоо тангарахт бэлгээ хоёр бол ялгалаагүй холилдон уусаж нэгтлээ. Нөгөө ус руу сүүхийгээд одоо самархаар тэр хоёр маань ингээд яг нэгддэг шиг тийм болно гэж. За хоогоор хоо гингүүд ялгал үгүй нэгдсэн одоо баясан батчихын сүжигийг үлдэх хэрэгтэй гэж хэлж байна. За ийм маягаар бол одоо тэр бэлгийг бол тангарахтаж авчирч оршоох. За хум бам хоо гэдэг ийм одоо чагж хийгээд тэгээд за гэхээр юм бол тэр бэлгийг бол өрн залаад тангарахтынхаа тэргүүнд бол авчирч яана гэж. Хум гингүүд тэр бэлэг маань тангарахтын буюу одоо базар садын тэргүүнээр ингээд дотогшоогоо яг дөнгөж орж ийн гэж. За бам гэхээр тэр хоёр ялгалаг үнийг болоод ууслаа. Хоо гингүүд бүр тэр маань одоо яг бат бөх боллоо гэж. За ингэж бол бодож одоо бяцлах хэрэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр энэ нөгөө тангарахт бэлэг тэгээд дамцааг бадан нийсвэ мэдэрж буюу одоо тангарахт бэлэг хоёр ялгал үгүй боллоо. Зарим номдор бол яг тэр уншлага нь байж идэг. За энэ дээр үл ингэ бодчиход болно л гэж хэлж байна. Тэгээ энэ яаж байгаа гэхээр одоо энэ дээр үүсгэсэн байгаа базар сад бурхнаа энгийнээр хэлэх юм бол нөгөө нэг амьлуулж ял гэсэн үг л дээ. Бурхны бэлэг ингээд авцар шингээгээд яг амьлуулж байгаа. За ийм утга санааг илэрхийлж байна. За авшигын бурхтыг өрн залхана. За энэнийг дараагийн хичээл дээр үзье. Өнөөдрийн хичээл ингээ өндөрлөе да. За дараагийн хичээл дээр бол бүр тарин марны тайлбар явах. Таги жэнэн сагийг яваад дандан жавдраа. Тамбинем бүрэнду салжи шоуг. Номоо хараад одоо хонхчор тавьж агаад энэ бэлэгдэлтэй ингээ нийлүүлээд бас харах юм бол хонхны бэлэгдлийг бас мэдээд авах боломжтой байна хонхчор. А нөгөө талаараа яг базар сад гэж бурхан маань яг ямар утга учиртай вэ гэдгээ бас саяны дээр гарсан зүйлээс бол тодорхой мэдэж болох. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй.